Өнөөдөр улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс хувь хүний орлогын албан татварын хэмжээг бууруулж 10%-аас 1% хүргэх хуулийн төсөл өргөн барина гэдгээ мэдээллээ. Үндэсний статистикийн хорооноос иргэдийн дундаж цалин 2.2 сая төгрөг байна гэж мэдээлсэн. Энэ нь өмнөх жилүүдээс нэмэгдсэн үзүүлэлт мэт боловч бодит байдалд бараа бүтээгдэхүүний үн өсөж инфляц 2 оронтой тоод хүрээд байна. Тиймээс хувь хүний орлогын албан татварыг бууруулах шаардлагатай гэж ардчилсан намын бүлгээс үзжээ. Хувь хүний орлогын албан татварын нийт орлогын 81 орчим хувийг тогтмол цалинтай 975 мянган эргэн бүрдүүлдэг өгөөд энэ нь дундаж давхрах татварын гол ачааг үүрж байгааг харуулж байна. Түүнчлэн өргөн хэрэглээний бараа ялангуяа махны үн сүүлийн 2 жилд бараг 2 дахин өссөн нь иргэдийн худалдаа авах чадварт хүчтэй нөлөөлсөн гэж улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс тайлбарласан юм а. Үнэхээр дундаж давхаргийнхны орлогын улсын төсөвт төвлөрүүлэх бишээр харин тэр орлого нь иргэдтэй өөрсдөнд нь үлддэг байх нь өөрөө хамгийн шударга бөгөөд бодиттойгоор дундаж давхаргаа дэмжих бодлого байгаа. За энэ хүрээнд бол сангийн аманд бол хандаад үзэхэд 3 шатны татвар төлдөг төлөгч нараас бол 1-р шатлал буюу хамгийн багаар төлж байгаа иргэд маань өөрөө 984 мянга буюу 1 сая орчим иргэн маань өөрөө хамгийн багаар нь төлж байгаа хэдий ч энэ нь өөрөө хувь хүний орлогын албан татварын 80 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа. Тэгэхээр энэ юг хэлж ийн вэ гэхээр энэ бол зөвхөн ганц хувь хүний орлогын албан татвар нь өндөр орлоготой иргэдэд ганц төлдөг дийлэнхийн бүрдүүлдэг гэдэг ташаа мэдээллийг нэгцааж байгаа маш том нэгцаалт байгаа. Бага орлоготой, дунд орлоготой иргэдийг хэрхэн амьдралын түвшийг сайжруулах вэ? Хэрхэн халаасан дэх орлого нэмэгдүүлэх нэгч бодлого байдаг. Тийм учраас энэ хууль бол магадгүй өнөөдөр таны 100 мянган төгрөг төлж байгаа татварыг 90 мянган таны халаасан төлдөө л гэж. 200 мянган төгрөг төлж байгаа түүний 180 мянган таны халаасан төлдөө гэж. Маш ингэж ярих юм бол Монгол Улсын засгийн газар сүүлийн 10 жил хэзээ ч татвар төлөгчийг нэмэгдүүлэх тухай бодлого байгаагүй. Татвар төлөгчийг яаж бууруулах вэ? Татвар төлж байгаа хүмүүсийг яаж тамлан зовоох вэ? Яаж яруу тодор тэднийг хамгийн өмнө хуу хамхуу гэдэг бодлоготой байсан. Энэ хуулийн төсөл өнөөдөр иргэдийн бага дунд орлоготой иргэдийн болон нийт иргэдийн олж байгаа орлогыг илүү ихээр орлогыг хамгаалах буюу нэг талаасаа халаасан дэх орлогыг илүү нэмэгдүүлэх юм л хуулийн төсөл. Хувь хүний орлогын албан татварыг бууруулах асуудал сүүлийн жил орчимд эрчимтэй яригдаж байгаач өнөөг хүртэл ямар нэг дөрвтэй шийдвэр гараагүй юм а. Учир нь татварын орлогоор орон нутгийн төсвийн тодорхой үнд бүрддэг тул их хувиар шууд бууруулах нь эрсдэлтэй гэдгийг сангийн сайд асан улсын хурлын гишүүн Жавхлан тайлбарллаа. Одоо манай томоохон аж ахуйн нэгжүүдтэй хандаад 2026 оны зарим нэгдүгээр улирлын зарим татваруудаа одоо урьдчилж төлөх ийм боловсролтуудыг тавьж ийм зохицуултуудыг бол хийж ирсэн. Ямар энэ авсан энэ ерөөсөө дэж нууж хаах ч юм уу тийм зүйл дотоос биш энэ төсвөр байдаг ийм хэвийн зохицуулалт. Юу аж ахуйн нэгжийн орлогын дотор байлгүй байх тийм юу хувийн орлогын татварыг ингэж шийдвэрлэх ямар ч боломж байхгүй. Хувийн орлогын албан татвар чинь гэхдээ орон нутгийн төсвийн орлогот ордог татвар шүү дээ. Тийм улсын төсвийн татвар биш. Гэвч орон нутгийн төсвөөс илүүтэй дундаж давхаргын иргэдийн амьдрал хүндэрч байгааг улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн гишүүд онцлолоо. Иргэдийн дундаж нэрлсэн цалин 2.2 сая төгрөг байгаач татвар шимтгэл суудгалын дараа гар дээр ойролцоогоор 1.6 сая төгрөг үлдэж байгаа юм. Тиймээс хувь хүний орлогын албан татварыг 1% болгосноор иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэж энэ нь эргээд хэрэглээ олон эдийн засгийн хэрэгэлтэд эерэг нөлөө үзүүлнэ гэж тайлбарлаж байна. Түүнчлэн өрхийн хэрэглээ дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг бүрдүүлдэг учраас иргэдийн орлогыг дэмжих нь эдийн засгаа дэмжиж байгааг хэлбэр гэж үзжээ. За энэ хуулийг батлах юм бол төсөв хүндэрнэ гэдэг. Гэхдээ иргэдийн амьдрал хүндэрчээд байна шүү дээ. Төсөв хүндэрнэ гэдэг иргэдээ ингэж орхих юм уу? Иргэд нь хүндрээд байна. Юмны үний өсөлт бол бүгдээрээ мэдж байгаа. Энийг давтаад явах. Үнэхээр зах зээлийг одоо жишээлбэл махны зах зээл дээр зохицуулахгүй гэж байгаа бол иргэдийн халаасанд үлдэхийн орлогыг дэмжээч гэдэг энэ бодлогыг л уриалж байгаа. Иргэдээ орлоготой мөнгөтэй болгох сонирхол алга. Иргэдээсээ эрх мэдлийг салгаж авах, иргэдээ хүчтэй байлгах, иргэдээ оюун санааны манлайлагч болох ийм ямар ч бодлогыг одоогийн манай эрх баригчнаар барихгүй байна л гэж одоо үндсэн тийм бодолд хувь гишүүний хувьд бол би хүрч байна. Тэгэхээр манай их хурлын гишүүд хувийн орлогын албан татварыг 1% болгох нь өөрөө иргэдэд төр цэвэрхэн байхад, шударгаас тогтоход, эрх мэдлээс энэ төрийг салгахад, төрийг мөнгнөөс салгахад хамгийн том ач холбогдолтой гэж харж байгаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 5 дугаар сарын 6-ны өдөр өргөн барьсан. Тэгвэл тус хуулийн төсөлтэй холбоотой хувь хүний орлогын албан татварыг 1% болгох тухай хуулийн төслийг 5 дугаар сарын 15-ны улсын хурлын чуулганы хуралдаанаар хэлцэх хүлээлттэй байна.